Тэр өөрийгөө чулуулсан байна. Тэр холдохгүй байхаа. Чи хаач гэв? Энд үлдээд надад ямар нэгэн мэдээлэл олоход тусал хэрвээ манай ертөнц хоорондын портал энд нэгдсэн бол ямар нэгэн шалтгаан байх ёстой. Чиний дараагүй шимөрдөгч шавж минь. Буцаад. Юу болсон бэ? Чиний ертөнц маш өөр, маш үдсэглэнтэй. Та нар бие биедээ тусалдаг хамтрагчд. Миний ертөнцид альж төрлийн харилцан тусалцаа гэмтэрэгт тооцогддог. Гэхдээ чи шидэт эрдэнэсээ сайн зүйлд ашигладаг штеп. Миний ертөнцид энгийн хүмүүс шидэт эрдэнсийн талаар огт мэддэггүй, нууц байдаг л да. Тэр зөвхөн супер хүчний өмч бөгөөд өөрийнхөө эрх мэдлийг баттахын төлөө ашигладаг. Супер хүч гинэ. Миний ирсэн ертөнцийг захирдаг муу хүн. Хэрхэн шидэт эрдэнсийн тухай мэдсэн бэ? Нууц юм бол? Заримдаа тэднийг миний ертөнцийн хүчрхэг хүмүүс даатгадаг. Бүгд өөрт нь үнэнч байхад тангаргалсан юм. Би ч гэсэн юунаас илүү хүссэн зүйлээ авахын тулд энэ ялзарсан тогтолцооны нэг хэсэг байсан юм. Би хулгайлсан. Гэхдээ би тэднийг буруугаар ашигласан. Хайртай хүмүүсээ ч гомдоосон. Хүмүүст итгэл найдвар төрүүлэхийн тулд би эрвэхэ шиг сүйдэрт нисгээс өөр аргагүй болсон болохоор өөрийгөө олохын тулд би Butterfly болсон юм. Хэнийг нь тэдэнд бид бослог гаргах ёстой эрх мэдлийг бүгдэнд нь хувааж өгвөл илүү сайхан ертөнц бий болно гэдгийг харуулах ёстой. Би бол хадагтай цог. Ихтэй миний жинхэнээр залах уу, учир нь би бүх хэмжээстэй залах уу. Чи харгалаа байсан бол зүгээр л супер дог муур байх байсан да. Хүндэт тэмдэглэл минь. Би ингэж их бодлон гаргасандаа итгэж чадахгүй байна. Би ичиж өгөх нэ. Би Адриантай хамт ихтгэл тавих ёстой байсан. Миний Адриан. Хин ийм заван байж чаддаг байна. Хармор. Би дуулзаад удаагүй ч маш удаан таньдаг байсан юм шиг санагдаж байна. Хатагтай цог. Мэдээж би мэдэх ёстой байж. Бид гэмт хэрэгтнүүдтэй хамт тулалдаж байгаа шүү дээ. Учир нь бидний хооронд юу ч байхгүй. Тэр бол миний хамтрагч. Миний багийн гишүүн гэсэн үг л дээ. Охид түргэж миний дэргэд байсан. Тэд үнэхээр хамгийн шилтгэн. Тэд намайг өдөр бүр урамшуулдаг. Хүн бүр өөрийнхөө аргаар. Ая бид хоёр хамгийн сайн найзууд. Ийм найзтай байх нь үнэхээр гайхамшигтай. Бид үнэхээр их дотно. Тэр үргэлж миний дэргэд байдаг. Тийг хурдан миний найз болсон. Тэр юмыг үргэлж эрэг талаас нь хардаг. Бүх зүйл болохгүй юм шиг санагдах үед надад итгэл өгдөг. Ээжигээ тодорхойлж хэлэхдээ хамгийн түрүүнд санаад ордог зүйл түүний тайван зөөлөн зан чанар. Дэвтэр минь би эцэст нь ойлголоо. Яагаад Хаук мод манай шидэт эрдэнсүүдийг ингэж хүсдэг вэ гэдгийг. Миний хадагтай цохон шидэт эрдэнэс хар мөрийн шидэт эрдэнсийг хослуулбал хүсэл биелүүлэх боломжтой болно. Гэхдээ тэр хүслийг биелүүлэхийн төлбөртэй. Жишээ нь хэрвээ робот хүн болвол хин нэгэн хүний мөс оронд нь үгүй болно. Тиймээс бид шидэт эрдэнсийг хязгаарч орхиж болохгүй. Учир нь сансар огторгүйн тэнцвэр аюулд орно.